За сайн байна уу? За сайн байна уу та? Сайн явж байна уу? За манай нөгөө үйлдвэр энд дээ. Тэ. За хоёул орох уу? Тий. За тэгэхээр манай энэ цех бол энэ түүхийн материал орж ирээд тэгээ хэргийн эцсийн бүтээгдэхүүн болж гардаг юм бэ? Одоо яг энэ дүгнэлт тэр хэсэг байна. Бас зардалж гардаг хэсэг гэж хэлж болно л доо. Тий. Тэгээ яг бид нар одоо энэ өөрсдөө юу н тоног хөрөмжөр яг энэ бүх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж гаргаж байна л да. Тий. Тэгээ ер нь бас ихэнх бүтээгдэхүүнээ экспорт гаргаж байна. Манай одоо бүтээгдэхүүний ойролцоогоор 50 орчим хувь нь Хятад болон Европын орнд гаргаж байна. Монголд борлуулгаас арай өндөр үнээр борлуулдаг гэсэн үг. Тэгэхээр таны худалдаа авах хүсэж байгаа тоног хөрөмж чинь энэ тоног хөрөмжтэй адилхан гэсэн үг үү? Харин тий адилхан. Одоо энэ бол энэ хөрөмжийг одоо би шинээр худалдаж авах гэдэг танаа хандж байгаа шалтгаан бол. Энэ бол яг хуучны 5-6 жил болсон юм загвар байгаа юм байна. Тэгэхээр шинээр худалдаж авах энэ хөрөмж гаргаад. Бас манайх одоо хөрөмж энэ гадаадын экспортлоор гадаадын бас манай худалдан авахчд хүсэл төрүүлээд байгаа юм байна. Жишээ нь Шинэ Зеландаас ярьсан. Одоо бас нийлүүлэлтээ хурдан өгөөч гэсэн хүсэл бас ирсэн байхгүй. Тэгээ бас бид нэр хөрөмж шинжлэх санаатай олон танаад ингээ хандаад байгаа бол шалтгаан тэр байгаа. За хоёр ийш явах зэрэг байна. Түүхийн материал нэрээд бэлэн бүтээгдэхүүн болоод энд ирээд ингээд багцлаа савлагддаг юм хэсэг байгаа. Одоо эндүү мэндүү хийгээ те эндүүдээд ингээ баглаад савлагддаг хэсэг. Тэгэхээр энэ тоног хөрөмжийн тухай дахиад нэг юм хэлэхэд ер нь бол манай компанийн гол орлогыг бол одоо манай тоног хөрөмжүүд хийж штэ. Тэгэхээр тий бид бүх тоног төхөөрөмжөө ер нь бол Монголд одоо албан ёсны үйл эрхтэйгээр үйл ажиллагаа явуулдаг дилерээс худалдаа авдаг. Тэгээ тэд нар маань яг тоног төхөөрөмж янз бүрийн эвдрэл гэмтэлтэй гарлаа гэхэд цаг тухайд нь хурж ирэл. Тэгээ сайхан сэлбэг нөгөөгөө засаа янзлдаг юм компани байдаг. Тэгэхээр танаа тоног төхөөрөмж чинь нийлүүлэгч чинь нэг найдвартай компани байгаа. Манайхтай ажилладаг тий. За хоёул дараагийн цэг рүү орох уу? За тий. За энэ бол бид бүтээгдэхүүнээ үйлдвэрийнхээ үнээр борлуулдаг нэг жижигхэн дэлгүүр байгаа маа. Тэгээ ер нь бол манайх шиг юм жижигхэн бизнес эрхэлдэг компани. Ер нь бүх төрлийн хамтрагчтайгаа их дотносоо харилцаатай байх хэрэгтэй гэж би боддог л доо. Ягаад гэвэл нэг үйлчлүүлэгчд маань их сэтгэл хангалуун байна гэдэг юм уу тийм ээ. Төлбөрөө цаг хугацаанд нь төлнөж гэдэг юм уу. Тэгээд ер нь үнэн хэрэглэгч хэвээрээ үлднэ гэж ингэж ойлгож ажилтдаг бодож явдаг. Тэгэхээр хоёулаа санхүүгийн түрээс гэдэг нь банкны зээлээс өөр гэдгийг манай компани дээр ярилцсан шүү дээ. Тий, урд нь ярьсан тий. Тэгэхээр хамгийн сүүлд хизээ банкнаас танаа дээр хүн ирсэн бэ? Тэр чинь юу их олон жилийн өмнө. Би ер нь өөрөө очижсэн дөө банкн дээр. Тий. Тэгвэл бидний хувьд үйлчлүүлэгч дээрээ зочилж танилцаад их сонирхолтой байдаг. Яа тэгэхээр таны эрхэлж буй бизнес үйлдвэртэй чинь танилцаад танд ч гэсэн ам шүү дээ. Замын төгжрийн зогсохгүй, машины зогсоол хайж явахгүй, банкн дээр ч цагаад хийд юм өнгөрөхгүй шүү дээ. За. Ундраа. Нэг материал аваад ирдээ. Сайн байна та. Таны хэлсэн юм бич байгаа. За энэ нөгөө шаардлагатай мэдээлэлүүд байгаа. За энэ мэдээлэл дээр үндэслээд манай эрсдлийн багийнхан шийдвэрээ гаргах юм. Юу шийдвэр хийзээ гарах уу? Маргааш аа. За. Тийм маргааш үдээс хойхондоо хурлын дараа би тань руу залгаад хэлчихэв. Нэмэлт асууж мэдэх зүйлээ бол тань руу залгаад асууч. Би нэг хитэн зураг авч болох болов уу? Болно шүү дээ. Тэгэлтэй болно.